Нострадамусын зөвлөлүүд хэрвээ та нар одоо л өөрчлөгдөж эхлэхгүй бол та нарыг 2 дугаар Атлантидын тавилан хүлээж байна гэдгийг хэлээд байгаа. Нострадамусыг айлгаад байгаа нь биднийг аврахын тулд юм. Хүн төрлөختөн цаашид өөрийгөө хөнөөх үйлдэлийн зогсоогоосэй гэж цаашид бидний үр хүүхэд өлсгөлөнгөөр өвчин дахлаар үгэж өргөдгөн байж дэлхийн дулаарлан авил зогсож байдал хэвийн болоосэй хэмээн бүтээлүүдэд дөрвсөн. Нэг тиймэрхүү байдалд яг юу болоод байна? Ер нь биш болчиход байх шиг байна. Мэдрээд байгаа байхгүй юм. Тэг яг юу өөрчлөх гэхээр нэг хууль санаачилж өөрчилж батлуулаад ирэхгүй. Тэ? Бүгдээ гарчаа энийг өөрчилчихье гэдэг ихээр бүх нийтийн тийм хилцүүлгийг болцоо байхгүй. Нэг л болохгүй. Сүүлдээ залхаад ярьшиг ингэж явж байгаа л дуусна. Ер нь ингээл их хол өдөр уруудаал байгаа. Монгол одоо хөгжлийн хоёрхан зүйл бий. Биднэрт дэвших. Нэг нь бол нэгэн тодын дэлхийн ертөнцийн энэ капитал одоо материал технологиг хөөцөлдөг загварыг хүлээн зөвшөөрж байгаа бол энэгээр нэг хүний зэрэгтэй болох. Нөгөө зам нь бол монголчуудын түүх усаатны үнэт зүйлсийг маш богино хугацаанд дотор хүч шаардаж одоо буцааж ингэж өөртөө тээж авах. Хэрвээ бид ихний замыг сонгоод материал технологиор хөөцөлдөж хүний зэрэгтэй болно гэвэл юу л болох вэ? Бүхэл компаниуд өртөө байдаг шүү. Би тэгж л байдаг шүү. Ер нь өртөө байх нь дээр юм бэл. Өртөө хүн чинь айгүй боддог байхгүй. Өргөө болоод ирэхээр хүн чинь ингээд айгүй тийм амар амгалан хэлбэрлүүгээ ороод тэгэл залхуурал чамайг доороос чинь нэг хүн гатгаад байвал тэгээ чамд нэг өшөө нэг юу ч байдгийн те. Тэгэл газар өчнгөө болон 30 сэргээл те. Ямар гоё юм бэ гэл. Амьдрал сонирхолтой болж ирж шít. Тэ. Тэгэхгүй ингээд унтаа хэлбэрлүү очиж байгаа байхгүй ерөнхийдөө. Өртөөх чинь тэгэл нөгөө хүү гэдэг юм чи мөнгөний хүү гэдэг юм чинь хагас сайн амрахгүй, бүтэн сайн амрахгүй, шинжилээр амрахгүй. Тийм цагаасраар амрахгүй. Тэгээ мөнгөний хүү чинь тэгэл муухай царайлал. Мөнгөний хүү арих уухгүй. Тийм өстой. Тэгээд би одоо боддоо штэ ер нь нэг хүнийг нэг хөдөлгөх хүч дандаа байх хэрэгтэй юм байна да. Тэгвэл ерөнхийдөө бас нэг жоохон унтаа тэгэл хүн чинь нөгөө амармаар санагдаал. Тэгэл заастаа 20 жил цовцсон байна гэж өөрийгөө хөөргөөл тэ. Тэгхгүйгээр тэр Трампын ном өдр яад шүү дээ. Битээ зөксөө улам хүчтэй үзээдэл гэдэг ааш. Ямар ард түмэн байна, тийм дүр засаг байна гэдэг. Энэ нь миний ямар байгаас миний дүр засаг шууд шалтгаална гэсэн үг. Хэрвээ энэ үргэн эс биелүүлвэл би их орон газар шорооныхаа эзэн болж чадахгүйд хүрэхгүй. Наран хүү гишүүн бол манай тойргоос нэр дэвшсэн төрийн түшээ гэхээр намайг төлөөлүүлэн төрийн эрх барьж суугаа миний итгэлийг даах ёстой нэгэн. Харин би өөрийгөө төлөөлүүлэн ард нь хоцорсон төмний нэг буюу миний итгэлийг дааж чадах эсхийг шалгах ёстой. Эс чадагцдыг татан буулгаж чадагчийг гарган ирэх бүрэн эрхт эзэн хүн. Хэрвээ энэ эзний бүрэн эрхээ эс биелүүлэн боолын тавиланд нэгнэр толгоогоо мэдүүлж заяа тавилангаан доройтуулбал миний л хохь болох учраас би өөрөө хохироод үлдэхгүй тулд намайг төлөөлөх тэр хүн миний итгэлийг дааж чадах эсхийг шалгах үүрэгтэй. Хэрвээ миний шалгуур тэр хүн тэнцэхгүй бол өөрийг сонгох. Түүний тулд өөрийнхөө шалгуур тэнцэх нэгнийг ирж хаах нь миний өөрийнхөө өмнө хүлээсэн үүрэг хариуцлага. Ингээд миний шалгуур буюу өрийн дарамтаар хөдөлж бодож сэтгэдэг, өргөй болонгууд амьдрал нь унтаа идэвхий болчихдаг боолын тавиланд нэгэн миний сонголт бишээ. Энэ хүнд бүх юм байвч түүнд хүрнэ гэсэн зориг ирмэлцлэл нь төгс биш. Өрөөр хөдөлдөг тэгж амьдралаа идэвхтэй болгодог гэд бодоход ийм хүнээр өөрийгөө төлөөлөвлөн улсаа өдөрдүүлнэ гэвэл эдийн засгийн алуурчдын золиос болсон Араб, зүүн өмнөд Аз, Африкийн орнуудын араас орохгүй гэх баталгаа үгүй. Тиймээс өрөөр хөдөлдөг, өргөй бол амьдрал нь унтаа болдог. Энэ хүн миний сонголт биш. Өрийн дарангуулалд өөрөө дурлагч боол тавилантыг бэлтгэн боловсруулах нь колоничлалын зам юм байна. Тиймээс миний сонголт эсэргээрээ. Монгод мөнгөтэй хүн бүхэн зөвхөн юу руу явдаг? Улс төрлөө явдаг. Эсвэл хоёр дахь нь мөнгөтэй хүн өөрөд таглан явдаг. Эсвэл бол хар тамхи явдаг.
ердөө 300 мянга гэж байгаа. Тэгсэн хэлээд байгаа. Мөрөдөл номдод хар тамхинд донтохоос улс төр донтох нь илүү аюултай. Нөхцөл байдал руу орж байна тий. Тэгээд цаашдаа энэ яаж юм мөнгөний асрыг төвлөр улс төр рүү орохоор ингэ. Гэтэл энэ улс төр рүү орж байгаа тэр хүмүүс нь ахуй өөрийгөө ингэ болгочлаа мөнгөтэй болчихлаа. Доодорлоо явж байгаа юм шиг шүү дээ. Дараа нь тэгмүү цаасан гэхээр бүх асуудлыг мөнгөний системээр шийдэх сонирхолтой болдог. Яах вэ тий. Хоёрдугаар энэ хүмүүс юу гэдэг гэхээр үзэл санаа гэж байдаг юм л да. Ямар юм гэгэрүүлэх вэ? Энэ улс орныг ямар болгох гэж бодох биш. Зөвхөн мөнгөөр түрээд альтернатив зурдад авчлаа. Энэ альтернатив зурдж яхад би окей болж байна. Тэ? Тэгээд дараа нь шунгууд яадаг гэхээр энэ нэг улс төрийн систем орч би улсын хурлын гишүүн болцсон бол энд чинь сайд бол илүү мундаг юм гэдэг. Энэ систем рүү тийм байна. Дараа нь ерөнхий сайд бол мундаг юм гэдэг систем. Дараа нь ерөнхийлөгч бол зүгээр юм гэдэг. Яг энэ 5 давтын зөвж байгаа насанд дуусахад энэ нийгэмд ямар ч үр төлөв өнгөрч байна гэж байгаа. Гэтэл энэ нийгэм чи өөрөө үзэл санаа гэдэг юм уу шал тустай. Хэрвээ үнэхээр тэгж явж байгаа та нарын мөнгө төгрөгтэй болсон юм бол одоо үзэл санаа Монгол ганцхан юм байхгүй гана тэр ирмэлцэл хүсэл ирмэлцэл оргил нь байхгүй. Яг тэгвэл тэр ирээдүйд итгэхгүй байгаа учраас Метраны нэг үг өгдөө ш тэр хамгийн агуу гэдэг юм л. Бид нар ямар ирээдүй төсөөлж байна? Тийм ирээдүй байх боломжтой гэж. Өөрөөр хэлбэл ирээдүй бол бидний хүсэл зоригоос илүү хамаарна. Тэрний хөдлөө явах тийм маш том хүсэл ирээдүй. Юу гэдэг нь чамаас бол байнгын телевиз, радио сонин хэвлэлээр ийм аав гэж бол чамайг хөөргөж байгаа зээл ах болчдөг. Тэгээ чи зээлийнхаа төлөө яах вэ? Чи юун тэр шудраг байдлын төлөө тэмцэх цаг зав. Ердөөсөө тэр хүүгээд 4-7 хоног болоод иргэдэг тэр хүүгээд дэлхийн төлөө ухаан моддаг бол ингэж өдөр шөнөгүй дэлчилж байгаа байхгүй. Тэр бол ганцхан бодож байгаа юм дээр байхгүй. Нэгдүгээр тийм бол. Хоёрдугаар өдөр болгон чамайг ирээд орой нэг ажилласаа ирээд ингэж суухт чинь хүн ямар ч юм уншиж эргэцүүлж бодох тийм зав өгөхгүй. Ердөөсөө тэр радио хэвлэл одоо сонин радио бүх юмар өгж байгаа энэ чинь ганцхан төрлийн мэдээлэл ердөө байн толгоор өчөлцөхөд байгаа балбаад байгаа байхгүй дөрөв. Энэ хоёрыг бид нар хамгийн эхлэж засахгүй бол Монгол үндэстэн цаашдаа байхгүй тухай асуул яригдаж байгаа. Гэтэ Монгол дээр хүмүүс буруу ойлгож болохгүй л дээ. Огт хүмүүсгүй болчих юм шиг. Тий. Монгол дээр хүмүүс байх зөөгөн гэдэг. Одоо тэр нь бол гений өөрчлөлтөд хүмүүсний бүтээгдэхүүн одоо хийгээд эрендэг зэрэмдэг болцсон. Ямар ч юм мэддэг ч мэддэггүй ч маргинал юм дебил болсон ийм усуудад баахан сургал. Манайхны бол ердөөсөө бидний өнөөдрийн одоо хэрэгжилж байгаа өдөр тутмын хүнсний бол 90% нь хамгийн багаар бодоход 90% нь гений өөрчлөлтөд хүнсний бүтээгдэхүүнүүд болж байна гэж. Тийм үү? Нэгдүгээрээс. Хоёрдугаарт бол бидний энэ идэж хэрэгжилж байгаа сүүлийн үед бол одоо манай нийгэмд хатгай болоод байгаа энэ зүрх судасны өвчнгүүд за чихрийн шижин хорт хавдар тийм үү? Энэ угаасаа манай нийгэмд байгаагүй ч юм баггүй. Ийм байсан гэхдээ ийм хавтгай байгаагүй. Ер нь бол хатгай байх учиргүй. Тэр бол дандаа одоо настай хүмүүсийн өвчин гэж хэлсэн тийм үү? Одоо тэр өрдөөс настай биш хүн амын бүх насны бол одоо тийм бүх насныханд бол хамарсан ийм өвчин болж ирсэн. Энэ чиглэлтэй зэрэг чинь нийгмийн нэг үзэгдэл болоод байгаа. Тэр үзэгдлийн үн шалтгаан нь одоо юундэ байна гэдэг үзэгдэл зэрэг чинь бид нар гений өөрчлөлтөд хүнсний бүтээгдэхүүн хүнсний хим хоёроор ордоод байгаа байхгүй. За ингээд нэгдүгээр асуудал тийм үү. За хоёрдугаар асуудал нь болохтой зэрэг чинь бидний бүрдөөсөө урд нь хүрдсэн байсан энэ боловсролын төвшин бол үнэхээр сүүлийн 20 жил бол аимшигтай бол манай хүүхэд залуучуудын хүмүүжил боловсрол бол ялзарч задарч тийм энэ төвшин бол үнэхээр унлаа шүү дээ. Энийг бол хүн бүхэн ойлгож мэдэрч байгаа. Хүн бүхний одоо уулзаад ярьж байгаа гол чухал асуудал яг танд яг юу хамгийн гол чухал асуудал байна гэдэг хэрэг асуудал гэдэг нь хүүхдийн хүмүүжил, хүүхдийн боловсролын асуудал гэж. За 1 2 дугаар. Гуравдугаарт нь бол бид нар бол энэ бүх нэвтрүүлгийнхын туршид яриад байгаа. Бид нар төрдөөсөө мөнгө санхүү гэдэг бол эдийн засаг гэсэн. Эдийн засаг гэдэг бол хүн бүхэн айл гэр бүлийн ахуй амьдрал гэсэн үг шүү дээ. Бид нар юу бүтээх вэ? Тэг яаж амьдрах вэ? Тий. Энэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээс бол одоо зарим усууд чинь ярихдаа зэрэг би бас зарим тэр усуудыг хараад гайхдаг. Имийг ингээд жахан уул үндэс рүү ярихдаа зэрэг чинь битгий улс төржүүлээд тэгээд. Гэхдээ тэрийг ярихгүй яах юм?
чинь хамгийн гол нь бидний амьдрал яах ёстой байгаа гол дүрм журм гол зарчмуудыг бид нар яриад шүү дээ. Тэр чинь өөр улс төр. Ингээд бол хэд хэдэн энэ асуудлуудыг бол цааш нь бол яриад байж байна. Энийг ингээд нэгтгэхэд дүгнөөд үзэхдээ зэрэг чинь үнэхээр манай нийгэмд бол үнэхээр геноцид явагдаад байгаа байхгүй. Одоо хамгийн сүүлд авсан бол бас нэг ноцтой мэдээлэл болохоор Улаанбаатар хотод бол энэ утаанаас болоод Улаанбаатар хотын хүн амын дундаж насал 54 болсон юм шиг. Тох 60 нас 54 гэдсэн. 54 болсон. Дундаж насалт шүү дээ. Энэ бол одоо үнэхээр төгшүүртэй тоо баримт байгааз. Тийм хөдөөдөө арай уртгалж байна. Тийм хөдөөдөө бол арай урт. Тэгвэл зэрэг чинь дахиад бол хэлэхэд бидний хоол хүнсний талаар за энэ вакцины талаар тийм эрүүл мэндийн талаар за тэгээд боловсролын талаар ийм бүх ажиллагаанууд хийгдээд байна шүү дээ гэдгийг бид нар олж харах хэрэгтэй байхгүй. Олж хараад ер нь бол тэгээд энэ юмнуудыг бол бид нар яриад байгаагийн гол нь болохтой зэрэг бол энэ бүхэн мэдээж цаг хугацаа орон зай юм шаардна. Нүгэлэгтээ бидний хамгийн эхлээд энийг бид нар өөрснөө ойлгож ухаарах сэрэг цаг болчихжээ. Тэгээ мэдчихэд ахаад тэгээд бид нар бол одоо чинь өнөөдөр миний бол бодож байгаа юм болохоор өнөөдөр бид нар одоо чинь мөнгө санхүүгийн асуудлыг бол одоо мэдээж нэгдүгээр зэрэгт ярих хэрэгтэй. А гэвч тэрнээс наан бид нар ярих хэрэгтэй юм бол хүн амынхаа боловсрол эрүүл мэндийг тэднэрээр гар дүрүүлдэг болох хэрэгтэй байхгүй да. Бид нар өөрснөө мэддэг. Одоо манай хүүхэд залуучуудын хүмүүжил боловсролыг үнэхээр тэд нар аимшигтай зэрэмдэглэлээ шүү дээ энэ 20 жил. Тэд нар бол одоо үндсэндээ бол бидний яриад энэ сууж байгаа юмнуудыг ихэнхийг нь ойлгох чадваргүй болгож штэ одоо бол ер нь тэгээд бид нар одоо зөвхөн яагаад гişүүд хийх байгаа яагаад ингэж байгаа юу ийм л угаасаа тэдэрт ойлгохгүй шүү. Хамгийн муу банкир ойлгохгүй шүү. Тэдэрт угаасаа зааж өгөөгүй юм чиндээ нөгөө бид түрүү ярьсан штэ Харвардын сургуульд бол одоо өнөөдөр экономиксаа сурж байгаа эдийн засгийн боловсрол эзэмших гэж байгаа 700 оюутан бол хичээл хийж штэ. Та нарын заагаад байгаа энэ economics гэдэг энэ орчин үеийн одоо монетарист бол эдийн засаг мөнгөний олж хотлоо юм байна. Энэ чинь та нарын энэ хүн төрөлхтөнд мөнгө хүлдэг энэ бол одоо нийгмийн тогтолцоогоор бид нар нийгмийн одоо тэгш бус ийм байдлыг бол байнгын мөнгөжүүлэхэд чиглэсэн ийм бодлого юм байна. Дэлхийн нийтийн бүх энэ эдийн засгийн энэ болж байгаа бүх энэ үзэгдэл эмс үзэгдлийг ойлгох ийм хүнд ич бүрэн мэдлэг өгдөг юм байна. Баахан олон цуглуулга мэдлэгтэй байдаг. А гэвч тэрийг бүтэн зураг болгож харж чадахгүй байгаа байхгүй да. Тэрийг хийгээд сая өнөөдөр сургуулийнхаа удирдлагад тийм үү? Тодорхой одоо чинь бид нар бол одоо тэр Гербери Менкю гэж бол одоо бүр Нобелийн шагналт эдийн засгийн заадаг энэ хичээл суухгүй. Энэ чинь шинжлэх ухаан биш ээ. Энэ чинь шашаан гэдэг тийм үстэй. Бидний суухгүй. Энийг бол одоо манайх ойлгох хэрэгтэй шүү дээ. Манай хүүхдийн нэгдүгээр сургуульд явсан чинь юу болоод байна? Манай хүүхд сантад явсан чинь яагаад байна? Манай хүүхд Америкийн скул, Америкийн тий интернэшнл скулд явсан чинь юу болоод байна? 5 настай хүүхдийн минь ингээд энэ өвлийн хүүтэнд өвчин тусгаад тий явуулж байгаагийн цаана ер нь миний хүү юу сураад байна? Миний охин юу сураад байна? Тэгэхээр винтерийнхаа би нэг бас нэг юм ажиглахаар эцэг эхчүүд нөгөө энэ их хүчтэй колоничдын тогтолцоо орж ирээд бүгдийн нөгөө ингээд нөгөө өнгө талхны төлөө явуулчихгууд аюулгүй олон гэр бүлээр юу ажиглагддаг гэхээр өөрөө 300 мянган төгрөгийн цалинтай мөртлөө хүүхдээ сард 300 мянган төгрөг төлөө сургаж байгаа өрөнд баригдсан монголчууд дүүрэн болчиход байгаа. Тэр бүхний цаана хөөрхий тэр эцэг эхчүүдийн сэтгэл нь юу вэ гэхээр миний хүүхд бусдаас хоцорч хөдөө. Энэ дэлхийн стандартын амьдрал юмнаас хоцроод миний хүүхд ингээд өнгөрч хөдөө гэсэн хөөрхий арга ядсан бачимдал бүр өөр гарц байхгүй учраас тэгээд байгаа болохоос чадраа тэмцээд байгаа болохоос биш. Яг үнэндээ одоо бидний яриад байгаагаар боловсролыг хамгийн сайн өгөх хүн чинь тий эцэгчин юм шүү. Их та өөрөө юм шүү. Хөгжлийг хамгийн сайн өгөх хүн чинь эцэг та өөрөө юм шүү. Түүний дараа одоогийн та нарын боловсрол гэж ойлгоод байгаа. Харин колониччгээд энийг л та нар сурахгүй бол хэн ч биш шүү гэж ингэж хүн сүрэг болгох гэдэг юм чинь бол явж өрөвдмөр хоолоо олж идэх хүн сүргийн аргачлал шүү гэдгийг л ойлгох хэрэгтэй байхгүй юу? Яг юм чинь дэлхийн боолын зах зээл болж шүү. Тэгээ дэлхийн боолын зах зээлийн стандартаар дамжаад хэв дээшээ гарсан ийм шалгуур тавьчих шүү дээ. Тийм. За тэр үйлчлэгүүнэ түрүүж өснгийг ийм амьдралаар амьдруулна гэхээр 7 дэр ганцхан монголчууд шүү дээ. 7 дэргүүгээр өгч өгөх гэдэг боловсролын тогтолцоо. Бүх хүүхдэл боловсрол болж байгаа юм тийм.
хуулиараа хөөж байгаа байхгүй. Өнөөгийн хүмүүс ямар хүмүүс вэ гэсэн. Ялангуяа энэ баг буруу орных чиглэл Монгол яг маг байна гэж. Болоодыг нөгөө олцлоод үсийг усж хагаад нөгөө дөнгөж алсан хоньны арсаар ороочих нөгөө усан дотгошоо ургаад тэрийг ингээд битүү хэрэлцгээ тэр энэ юу тэр хүнчээс өөрийн мэдлгүй ердөл тийм мал болдго юм байл шүү дээ тий. Дулууртай мал гэж. Одоо дэлхийн нийтийг яг л тийм байдлаар барьчих шиг байна. Тэг гэдэг байна. Одоогийн манай улсуудын бас ингээд халаглаад байгаа юм болох зэрэг зүгээр энэ номтойгоо ингээд холбогдуулаад ярихад бол халаглаад байгаа юм болохоор хүүхдийн хүмүүж сургалт бол үнэхээр одоо эвдэрч байна те. Сургалтын бол төвшин унжин энэ бол одоо юу гэдэг тохиолдлын хэрэг шүү дээ. Монголчууд муу болоод ийм болоод энэ бол дэлхийд дахинд хавтгаа явж байгаа процесс таахгүй юу? Энэ бол зориудын угаасаа энэ хүмүүс ер нь бол бас нэг юм үг өгдөг шүү дээ. Ер нь одоогийн энэ бол ардчил нэртэй чөлөө зах зээлийн энэ систем хамгийн хэрэгцээтэй капитал юу вэ? Хамгийн хэрэгцээтэй капитал энэ бол жаахан тэнэгдүү молгодох улсууд байхгүй юу? Яг энэ улсууд дээр л тогтож идэх юм систем бол угаасаа. Энийг бол том одоо судлаад эрдэмтэд бол энэ яг энэ үгээр нь хэлсэн байгаа шүү дээ. Нэг сонин юм хэлэхэд бол саяхан 4 сарын 3-ны өдөр бол олон улсын валютын сангийн захирал Францын эдийн засгч Доминик Строскан гэж бол захирлна гэдэг шүү дээ. Тэр хүн бол Дэлхийн банктай нийлж хийдэг одоо Вашингтон саяхан хийсэн жил бүрийн уулзалтын хуралдааны бол эхлэлээр бол бүр том шууган тарьсан мэдээлэл хэлээ л дээ. Тэр хүний бол мэдээллийг ерөнхийд нь товчхон утга санааг нь хэлдэг юм бол ер нь 2008 оны энэ том дэлхийн санхүү эдийн засгийн хямралаас өмнө бол бид нар эдийн засгийг бид нар ойлгодог. Бид нар эдийн засгийг бол удирдах залж чадна гэж бодож ирсэн байна. Одоо бол тийм байхгүй юм байна нөхдөр. Одоо либерал эдийн засаг гэж юм байдгүй юм байна. Одоо бол энийг хэрв хурдан даруйхан засахгүй бол дэлхийн болвол дэлхийд дахин тэр чигээр манай энэ бөмбөрцгийн бүх улсууд бол эдийн засаг нийгэм улс төрийн бол маш гүн гүнзгий одоо хямралын хэрмэг дээр зогсож байна. Энийг болио гэсэн. Энэ мэд олон баримт багтуудаас дүгнээд үзэхэд капитал материал технологиор хөөцөлдөх эхний замыг бий лав хүлээн зөвшөөрөхгүй. Тэр хамгийн хэрэгтэй капитал гэгч тэнэгдүү мулгуудуу улсын игнэнд бий багтмааргүй байна. Бас солиотой өдөртөх чар өдөрдүүлж мөхөл гэдэг аюултай тулгуурмааргүй байна. Өрөнд хатгагхан ажиллаж олигархийн хүүхэд Манкурд гэдэг цолоор үр хүүхдээ цоллуулмааргүй байна. Хэрвээ бид энэ замаар хүний зэрэгтэй болж Америкийн нэгдсэн улсыг гүйцэтгэхэд эдийн засгийн алуурчдаар эзэрхлэн тэлсэн гэдэг түүхэн шившиг үр хоочид мөн үлдэнэ. Корпоратократууд бол бас л хүмүүс. Том корпорац эзэмшдэг хадагтан үед үнэндээ тэд нууцч биш дадлах шаардлага байхгүй. Томор харвал тэд хууль бусаарч ажилдаггүй. Гэхдээ тэд чухам Америкийн нэгдсэн улсын засгийн газрыг санхүүгийн байгууллагуудаар дамжуулан хянаж бусад орны засгийн газруудыг удирддаг. Тэд олон нийтийн мэдээллийн хэрэгслийг шууд реклам сурталчилгааны зардлаар нь дамжуулан хяндаг. Тэдний үйл ажиллагааны үзэл санаа бол хамгийн их ашиг олох явдал юм. Чухам ийм үзэл санааны дор Америкийн нэгдсэн улсын хүн амын 5% нь нууц баялагын 25% хэрэгэлдэг тогтворгүй байдлыг бий болгосон л доо. Ийм байхад дэлхийд даяар олон мянган хүүхэд хөлсөглөнд нэрвэгдэж өдөрт 35 мянган хүүхэд нас барж байна. Ийм байдал өнөөгийн дэлхийн хямралыг дагуулсан. Тайн тогтолцооны хэсэг байсан. Яаж ажилдгийг тайлбарлаач. Бид анхны жинхэнэ глобал эзэнт гүрнийг байгуулсан. Түүхэнд анхудаа эзэнт гүрнийг үндсэндээ цэргийн хүчээр бус харин эдийн засгийн алуурчдаар байгуулсан. Бид 3 дахь ертөнцийн орнуудаас манай корпорациудад хэрэгтэй байгалийн баялаг тухайлбал газрын тосыг олж тэдэнд Дэлхийн банк болон түнш байгууллагуудаас асар их зээл олгуулна. Тэгэхдээ мөнгө нь манай корпорациудаар дамжих бөгөөд технопарк, зам, эрчим хүчний байгууламжуудад зарцуулагддаг. Ийм схемээр манай компаниуд болон тухайн орны элит баян цөөхөн гэр бүл баяжиж байхад ард түмэн нь ядуурч, улам ядуурн тэр цахилгааны мөнгийг төлж чадахгүй, гой замаар нь явж чадахгүй байдалд хүрнэ л дээ. Ингэснээр тухайн орн манай өрийн занганд орж улмаар хэсэг хугацааны дараа төлж чадахгүй болсон үед нь төлбөрөө хойшлуулъя. Гэхдээ газрын тосоо ашигт малтмалаа бидэнд хямдхан өг. Нэгдсэн үндэсний байгууллагад манай заавраар саналаа өг. Ирак мэт өөр бусад газарт цэргээ явуул гэж тулгадаг. Хэрв тэд татгалзвал цөөврүүд гэж нэрлэдэг өөр хүмүүсийн ажиллагаа эхэлдэг. Би номонд Панам, Эквадорын тим хэдэн жишээг татсан л да. Эхлээд тэд үймэн зохион байгуулж эргэлт гаргадаг. Зарим тохиолдолд удирдагчийн цааш
цааш нь харуулдаг. Ирак зэрэг улс оронд цөөврүүдэрч барахгүй цэрэг оруулсан шүү дээ. Ийм замаар бид эзэнт гүрнийг байгуулсан бөгөөд бусдын газар нутгийг эзэлдэг байсан өмнөх эзэнт гүрнүүдээс ялгаатай. Ичгнүүрэн умартаад энэ шившгийг үл тоож Америкийн нэгдсэн улстай өрсөлдөж ихэд дэлхийн ээж бидний үүдийг даах. дахиад буцаад өнөөгөө тогтцол байна. Энэ 2012 он гэдэг бол монголчуудын хувьд бас л түүхэн гэж хэлж болохоор цаг ирсэн. Гадаад дотоод хүчин зүйлд бүрдчихсэн. Одоо бид ингээд бүр 20 жил тий сайн ярьдаг, хөөрдөг, одоо ч гэсэн ярьдаг, хөөрдөг хүмүүсийг бид нар нэрийн заагаа шүүмжлээд бодоод ингээд байгаа маань битгий бид нар дардуур биентэйгээ дайсагналцаач. Гашууж гэсэн үнэнтэй нүүр тулж сураач. Гашууж гэсэн үнэн энэ харьцангуй үнэмлэхүү туйлын үннүүдийг ойлгооч. Энийг ойлгосон цагт бидний эвлэлтэд нийлэх цаг их илүү хурдан болно. Хэдүүд хэзээ эвлэлтэд нийлж энийг хурдан ухаарч хүчээ нэгтгэсэн цагт бид нар сайхан болно. Гадаад хорвоо майж жам ясныхоо юуг орох байхгүй юу? Замдууга. Тэгэхээр одоо ингээд дахиад дотоод ертөнд дотоод Монголынхаа нөхцөл байдал тааруулаад ярихад энэ жилийн сонгуульд гэдэг бол хамгийн сүүлийн колоничлогчийн технологиор биднийг зарих гэж оролдож байгаа тэгээ сүүлийн шат байх ёстой. Тэнгэр үүлээ хийчихсэн. Монголчууд сэрчихсэн. Монголчууд одоогийн төрлийн тогтолцоог бол өөртөө зүгээр томьёолж зөв хэлж чадахгүй болохоос биш. Оюун санааны хувьд бол манай хүн амын 99% нь хүлээн зөвшөөрөхө болчихсон байгаа. Энэ тогтолцооныхоо толгойд сууж байгаа хүн ч өөрөө зөвшөөрөхгүй байгаа. Сүү Батболтон ч тэр тий Элбэг Дордон ч дотроо бөөн зөрчил байгаа. Энэ одон алдаа согог гажиг өөртөө мэдээд байгаа бас. Мөн ганцхан тэрийг нэгдүгээрт одоо энэ шахагдсан байж байгаа алба амьдрал эдгээр шахаад бодох зэргийг нөхгүй байгаа эдгээрт. Яг энэ 4 жилийн зайлиг чинь гол юм дээр шүү дээ. Хүний өнөөс юм бодох цайгүйгээр байхан. Тийм болохоор энэ зам явч миний сонголт биш. Төргээд инхээр яг дорныхан чил Монголд болохгүй байхгүй. Яг Монголын төр гэсэн ойлголтыг буцаагаад хайхаад байхгүй. Тэнд бол засаг лирик шүүх гэсэн нэг бахан санаа нэг бодлоо байгаа байхгүй. Тэгээд дараа нь яаж юм гэхээр төр бол би гэсэн нэг юм афоризм болоод ирж байгаа байхгүй. Тэ? Тэгэн гутал төр бол би гэж төр болж яа. Гэл тэгэн гутал манайх яг буцаа хөнжилж ойлгож байгаа. Энд ойлгоо буцаад эдэртэйгээ дээдстэйгээ харьцахгүй төр бол эдэр юм байна гэж хараад байгаа. Яг тэгж. Гэтэл төр бол өөрөө ард нь өөрөө байгаа байхгүй. Тэ? Төр гэдэг ойлголт бол ийм засаглал ширээ сандалтай ийм хүн ийм энэ бол монголчуудад бол шал ондоо хийсээр ойлгох. Жишээлбэл юуных Гитлер нэг төрөлд аяг сонд тодорхойлсон байдаг. Төр гэдэг бол өнгөрсөн төв хийгээд одоо байгаа бодит байдлыг нэгтгэн дүгнэсний үндсэн дээр ирээдүйд ард түмний хамгийн байж бол хамгийн дээд одоо Сүхбаатар цэвэрлэгийн мандат өргөжүүлэх тийм нийлдэр цогт тийм нэг байхгүй. Чи дөрөв дэх ойлголтыг баруунаас хайгаад хахад Гитлерийн Майнкрафтээс ганцхан ийм л болтож байгаа байхгүй. Тэрнээс өөр тийм юу байхгүй. Гэтэл Гитлерийн тодорхойлт бол одоо бидэрт бол жишээлбэл монголчууд айгүй буухар юм байгаа зү. Тэ? Гэтэл манайхан төрийг дээр байдаг хэдэн нөхдийг гээд төр засаг гээд тэднийг сайжруулах гэдэг. Нөгөөдүүл нь сайжрна гээд алил үнэтэй сайн сургуулиудыг хамрагдах гэдэг. Гэтэл хамгийн үнэтэй сургууль нь Манкуртын Манкуртыг бэлтгэдэг гэдэг. Хүмүүс оюун колоничлаад боловсролтой тогтолцоог үүсчих. Тань цай бодороо. Бүх сургалтыг төлбөртэй болгоод хамгийн үнэтэй төлбөртэй сургуулиуд нь тэр нөгөө нэг алдартай Харвард энэ нөхгүй та. Тэгэхээр Харвардын мөнгийг төлөх $500,000 Аз Африкийн хэн олох уу? Нөгөө нэг л өөрсдөө золно шүү дээ олигархууд нь. Мөн үү? Тэгвэл жирийн энэ өндөр хүүтэй зээл өндөр татвар оногдчихсан байж байгаа шударга сэтгэлтэй хүмүүс нь тэр $500,000 цуглуулж хүүгээ явуулахгүй хүүхтэй чадахгүй шүү дээ. Мөн үү? Тэгэхээр хий явуулах юм. Айгу хэлбэр гарын үсгээр амьдэрдэг их нутгаа зардаг хүмүүс нь хүүхдүүд нь явна. Тэгэхээр тэд нь төгсөд ирэхээр одоо манай боловсролтой хэлээд байгаа шиг хэзээ ч юм ойлгохгүй анханасаа тэг эцэг нь өөрөө тэр хүүгээ явуулах мөнгөө яаж олсон тэрийн хүүнээсээ яг сайхан тэр үгээр хэрэгжүүлэх Манкурт ирэх байхгүй та.
Тийм учраас бидний яриад байгаа тэр янз бүрийн Харвард, Марвард элдвийн төгссөн хүмүүсд одоо Монголыг устгахаас биш нэмэр болохгүй гэдэг байгаа чинь гол санаа, цаа санаа тэр. Яагаад Харвард, Кембриж гээд аль үнэтэйг нь төгсөөд ирсэн улсыг жинхэнэ Макурдын Макурд нэр нь эд Монголыг устгахаас бус нэмэр болохгүй гэдээ байгаа юм бол та дотроо нэгийг бодож хоёрыг тунгаад байцаа. Энэ хүн үнэхээр тийм муу менежер гэж үү? Магадгүй хамгийн сайн менежерч байж болно. Сайн менежерт байж болох бүх шин чанарыг түүнээс харж болно. Гагцхүү удирдлага менежер хоёрт нэг л ялгаа байна. Удирдлага яах шийддэг менежер яавал түүнийг хамгийн сайнаар хийж болох гүйцэтгэлийн ажлыг харилцдаг. Тэр утгаараа хийсэн ажлыг гүйцэтгэлээ өчн мэдүүлэх, ажилтнтай ямар хариуцлага тооцох вэ гэвэл ажлаа хэр сайн хийв, хуулийн дагуу ажиллав уу гэдэг хариуцлага тооцно. Харин үнэхээр сайн ажиллаад хуулийн дагуу бүхнээ зараад дууссан хон хэнтэй ямар хариуцлага тооцох вэ? Баяр цогт гэх хэсэг нөхдөд Монгол улсын баялагын санг захиран зарцуулах гэдэг эрх олгож үүрэг хүлээлгэсэн. Эзэн нь ард түмэн. Ард түмэн зөв шийдвэр гаргаж байж төрийн менежмент зөв сайн ажиллана. Боолын боол болох уу, хаатын хаан болох уу шийдвэр нь таны гарт. Тэгэхээр маш хянуур бодож хөдлөх нь ерөөсөө толгойдоо түмэн бодлого бодож байж хөдлөх нь ард түмний өөрийнхөө өмнө хариуцлагатайгаар хүлээх үүрэг болж байна. Оюу толгойн уурхайг зарцуулж ашиглах шийдвэрийг ард түмэн гаргасан. Яаж үр ашигтай ажиллах вэ гэдэг ажлыг томлогдсон засгийн газар гүйцэтгэсэн. 7 хэмжиж нэг огтлох нь ард түмний хийх ажил. Огтлох шийдвэр нэгэнд гарсан бол арын албыг хэрэг эрхлэх алба гүйцэтгэв. Гэхдээ энд нэг анхаарах зүйл засгийн газар томилогдсон ажиллах тэр хүмүүст ч ард түмэн. Ажлын хүндийг үүрч ачааны хүндэд зүтгэжгээд хамгийн ашигтай ажиллах төлөвлөгөө боловсруулад түүнийг яаж тайлбарлан таниулаад аамуу худалч хулгайч гарын үсгэн эх орноо зарагч эртгчин лөвөрч олигарх гэж хэлэхэд хэн мэдээж хүсэхгүй. Тэгээд боловсрол бол хөгжлийн нэг юм гарцаагүй нэг хэсэг. Толгуурх нэг л дээ. Тэгээд хүнээ хөгжүүлэх ёстой, хүнээ хөгжүүлэхийн тулд яаж юм ойддаг хүн хөгжүүлэх юм уу, юм хаддаг хүн тэр түрүүний иргэн хөгжлийн програм нь юу юм? Бодлогын дагуу. Тэгвэл нэг хэсэг манайхан чинь хуульч баахан хуульч гараад эдийн засагч гэж мэрэгжил гараад боловсон хүчнээ бодлогогүй бэлддэг те хүсэл. Бодлогогүй бэлддэг. Өстой гоё. Тий. Юу зааж өгч чинь? Мэдгууруулаад хичээл хийх байгаа. Хичээл хийх дургүй юу? Тарга. Үнэн дургүй юу? Тарга. Америкийн эдийн засгт бол Джон Гэлбрайт гэж тийм бас алдартай эдийн засгч шүү дээ. Тэр бол бас нэг хүний хэлсэн үг санаанд орлоо л да. Ер нь бол эдийн засаг бол ялангуяа одоо мөнгө санхүүгийн энэ нийлүүлэлт эдийн засгийн өсөлтийг экспоненциал гэдэг чинь бол байнгын хурдтгалтай ийм өсөлтөөр явж болно гэд боддог хүн бол нэг үл солиотой хүн, нэг үл эдийн засгч усуд л байдаг. Тэгж хэлсэн байгаа шүү дээ. Ингэж ойлгождаг улсууд бол нэг үс солиотой, нэг үл эдийн засгч улсууд ингэж ингэх ямар ч боломж байхгүй. Ягаад гэвэл дэлхийн нөөц баялаг тэ нэгдүгээр, хоёрдугаар хүмүүсийн энэ эдийн засгт бий болгоцсон байж байгаа имийг хэрэглэх энэ хэмжээг бол экспоненциал ямар мөнхөд тасралтгүй эцэгсгэлгүй өсөж ямар ч боломжгүй юм аа. Өнөөдрийн бол либерал эдийн засгийн гол онол нь бол мөнгөний ялангуяа монетарист онол бол ердөөс яг энэ дэр тий үндэс онол гэдэг чинь тий байнгын бол одоо чинь өр зээлийг бол тасралтгүй нэмэгдүүлж байгаа хэвээр. Тэгээд тэр өр зээлийг үйлчлэхийн тулд бол энэ дэлхийн бүх нөөц баялагуудыг бол тасралтгүй хайр гамгүй хэрэгжилж байгаа хэвээр. Хүмүүсийн одоо нуруунд дээр ирж байгаа бол өрийн бол очиад бол байнга өсөж байгаа хэвээр. Энэ онол шүү дээ. Ер нь тийм л юм байна л да. Яг цөөхөн үгээр хэлэхэд шүү дээ. Олон хүн тайлбарлахаас ч гайхаад идэх юм. Энэ хоёрын яриаг зангидбал хөгжлийн програмаар боловсруулахын тулд эдийн засгийн алуурчдыг бэлтгэхгүй, эдийн засгийн алуурчдын золиосуудыг бэлтгэхгүй, аль аль нь сайхан зүйл биш. Тийм болохоор энэ цагийн ажилчин сэхэд алийг ч сонгоход хэцүү. Тэгэхээр өөр юунд найдаж болох вэ? Эсвэл хаанигтай өөр сонголт байна. Буддизм гэдэг юм бол бидний нэг тийм дархлаа байгаа гэдэг эсвэл одоо орж ирсэн ч гэсэн тийм. Дархлаа гэж юу юм бэ? Яг дархлаа гэдэг нэг тийм миний ойлгож байгаагаар бол нэг хүн болгонд
нэг үндэстэн болгоно нэг юм байгаад байгаа шүү. Тийм ээ, тэр нь бол дандаа шашин байдаг. Тэр энийг дархлаатай нь холбоотой бас нэг тийм бид нар чинь ийм шашинтай. Энэ шашин өөрөө мухар сүсэг биш тийм ээ, одоо юу гэдэг баабар их гоё утсан байдаг шүү дээ. Хулгай хийчихэд талын ламд өгöd намайг хулгай хийсэн гэж битгий бодоорой гэж ном уншуулж яана гэдэг биш тийм ээ, мухар сүсэг биш. Шалгалтандаа унахгүй төлөө ном уншуулах биш тийм ээ. Ерөнхийдөө дотроо одоо тэр философийн одоо судалдаг тийм юм руу орох хэрэгтэй болов. Дархлаа гэдэг нь та илүү оюун санааны дархлаа тал руу яриад байна. Оюун санааны одоо дархлаа. Одоо шин дэлхийд аяар одооноос л тэр экологи гэж ярьж эхэлж байна. Тэгэхээр буддизм бол өөрөөр нь бол цаашдаа нэлээд тэлэх болов гэж бодож байна. Хамаг ном бүгд хоосон чанар юм бол хоосон чанарт мөн бөгөөс үйл гарч бороо орох, өв сургаж мал тархлах чинь хоосон чанар их гэж юу? Айл бүхэнд хоосон чанар буй болвоос түүнд хамаг уртгаас буй болоо. Айл бүхэнд хоосон чанар үгүй болвоос түүнд юун бэр үгүй болоо. Айл бүхэнд хоосон чанар буй болох. Түүнд хамаг утгас буй болох. Айл бүхэнд хоосон чанар үгүй болвоос түүнд бүх юм үгүй болоо. Номыг цээжлэх нь бус. Номын хүчийг эргэтэн луга хурааж чадах нь чухал юм аа. ертөнцийн зүйл тогтлын хамаг одоо нууцыг шинжлэх ухаантчаар тайлдаг физикчд маань, математикчд маань хамгийн түрүүнд яагаад энэ салбар руу ороод ирв? Тийм ээ? Тэд маань цөмийн физикчд болол дараагаар нь эргээл одоо хоосон чанарт ороод ирэх жишээтэй. Тэгээд энэ танин мэдхүү маань өөрөө энэ тойрог маань юу үзүүлэх нөхтэй зэрэг угаасаа бид бодиттой юм, бодит бус гэдэг одоо энэ хоёр юмнаас орчлон бүтдэг юм байна гэдгийг өнөөдөр тийм ээ. Энд үр сонголтын тухай эд шидийн гайхамшигт хүрч болох тэр ер бусын мэдээхэд дуулахын тухайд зөвгөнлүүд бичигдэжээ. Тодорхой газар дээр цөлд очиод хүмүүсийг харуулж байгаа бороо оруулчих байт юм уу? Иймэрхүү шид үзүүлэх бол одоо нэг удахгүй монголчуудын хувьд ердийн зүйл шүү дээ. Тэр нь бол насртаа үсэл өндөөр үдээд удахгүй тийм болоо. Гэхдээ энэ ч угаасаа яг нөгөө цаг нь ирсэн зүйл байхгүй юу? Магадгүй одоо бидний нэг таньдаг мандаг энд энэгээд инээлтэд явдаг ус үндэж тийм хүчин зүйл бууж болох байхгүй да. Нөгөө зам нь бол монголчуудын түүх усаатны үнэт зүйлсийг маш богино хугацаанд дотор хүч шаардаж одоо буцааж ингэж өөртөө зөвгөнлүүдийн үндсэн чиглэл нь биднийг ухтан буй ирээдүйг эртний соёлт гүрэн урдаас мэдж байжээ. Тэд ирээдүйд ирэх аюулаас сэрэмжлэн алсын ирээдүйг аврах хэтийн төлөвлөлт боловсруулсан байна. Одоо хүртэл түүхэнд тулгарсан нэг том асуудал бол энэ. Эзэн бүдүүлэг байгаад дэгдэх сувер эзэнт гөрөн байгаад. Хизээж бүдүүлэх хүмүүс Европын зохион байгуулалтад сувер тогтолцоо бий болгож болохгүй. Логик гэсэн. Тэгээ одоо хүртэл түүхчид барбар гэж бичдэг хэрнээ сувер эзэнт гөрний бүх ололтыг биччихдэг. Тэгээд эзний барбар байсан гэдгээр авч үтсээр байгаад одоо энэ бол энэ дээр яг зөрчил орсон баг. Тэгэхээр монголчуудыг би бол өндөр соёлтой хүмүүсийн нэг байсан гэж бодлоо. Ер нь монголчуудыг шүүмжилсэн янз бүрийн одоо интернет дээр ч юм уу ном сурвалж дээр бичсэн зарим нэг юмнууд би тэрэн дээр монголчуудыг ингээд сүүлийн үед магтаад байна. Ямар их супер байсан тухай магтаад байх юм. Гэхдээ эдгээр чинь ямар технологи, ямар шашныг хүндрэлтэнд дэлгэрүүлсэн юм бэ?
good question гэдгийг хоёр том асуулт асуусан байдаг. Тэгэхээр тэр хоорондоо маргаж яана л да одоо баруун нээл одоо тэрийг судалдаг болсууд. Тэнийг хэсэг нь эднэр болвол бид нар шиг материалын технологиг биш, нийгмийн зохион байгуулалтын технологи гэдгийг мэдрүүлсэн юм аа. Өөрөөр хэлбэл яаж тархаа бутаргаагаас ерөөсөө зохион байгуулалтын нийгэм бий болж болох вэ? Түүнийг ямар аргаар барих вэ гэдгийг эднэр креатинг хийсэн хүмүүс ээ. Нөгөө нэг хэсэг нь ямар шашин дэлгэрүүлсэн юм. Одоо Ховлын хааны ордонд Марко Пологийн ирсэн тэмдэглэлүүд байгаа шүү дээ. Тэр бол дэлхийн ертөнцид маш үнэмшилгүй зүйлүүдийг төгөөсөн байдаг. Гэхдээ үнэн зүйл. Тэр нь юу гэхээр бүх шашнуудыг ингээд сонжоод ном аялцуулаад суугаад ингэ байж идэг хаан байна тэнд чинь. Өөрөө тэнгэр үзэлтэйгүй юм. Адилатор гэж байгаа. Одоо өөрөө бол нэг онгоц шүтлэгтэнгүй юм. Тэгэхээр монголчуудыг тэр одоо жишээ нь өөрөө өстэй ямар шашныг дэлгэрүүлсэн юм бэ? Ямар шашныг авсан юм бэ? Эсвэл тэдний нэг юм креатинг хийж чадсан уу гэдэг асуултанд юу гэж хариулдаг вэ гэхээр зэрэг тэд нар бол хамгийн сайн хамгийн хүчтэйг хаана хэн бий болгож чадав? Бид нар бас бий болгож чадах уу гэдэг ярилтээр л байсан хүмүүс. Дэлхийн ертөнц бүхэлдээ монхорцсон байсан шүү дээ. Нэг хэсэг нь одоо лал Христийн ертөнц бол даг ээж буюу бүр харанхуй үе гэдэгтээ орцсон юм байж ах үед л монголчууд бүх үзэл санааны чөлөөт байдлыг л дэлхийн Евразид даяар л хайж ирсэн. Бүх хэлхээ холбоогоо тэрэнд ашиглаж ирсэн. Нөгөө нүгэлтэнд ч гэсэн ирээдүй байдаг, гигантэнд ч гэсэн өнгөрсөн цаг байдаг гэдэг үгийг би хүн бүхнийг мэдээсэй гэж боддог. Хүн ухаархаа хүрэх юм бол, хүн сэхээрхээ хүрэх юм бол хүн секунд, минут хангалттай шүү дээ. Бид нар нөгөө гэгээр нэг хэрэг томын бодоод байдаг байхгүй. Бяцлаад суугаад баахан одоо өхөр тэрэг ном уншаал тэгээд бас ард нь гараад тэгээд нэг баахан хүч хөдөлмөр зарж байгаа л гэгээр нэг жоолгоод байдаг. Ердөө тэр биш. Ердөө л энэ буян нүглийн тухай, үеийн өрөөний тухай мөн чанарыг ойлгоол. Тэгээд за ийм л юм байна гэж хүн зөв замдаар зогсох мөчийг л би гэгээр л гэж ойлгож байгаа. Энэ утгаараа бол яг өөртөө чинь санал нэг байна. Үнэхээр одоо энэ сэрхүү бол хязгаарч ирж болно, хэндэж ирж болно. Тэр цаг мөч бол харин өнөөдөр үе олноороос хэрэг тэр цаг мөч өнөөдөр ирсэн юм байна гэдэг нэгтгэж. Хэрвээ бидэнд одоогийнхоос өөр хөгжилд суралцах туршлага байгаад түүнд суралцах түүхэн хувь тохиолдол юм бол шин нэрэнд шилжилт маш эрчимтэй хурдан явагдах ёстой. Тийм ээ. Тэр он цагч тов тодорхой заагдсан. Энэ бол 2012 оны 12 дугаар сарын 21. Тэгэхээр би энийг бол зүгээр юу гэж бодож байгаа гэхээр айхтар дээрээсээ төрсэн цаанаасаа заяад төрсэн мундаг амт бид нар хэлэх нь юу юм. Гэхдээ л бид нар тэр өөрчлөлт ийм цаг үе орж ирж энэ юм болж байна гэдгийг л мэдрүүлж байгаа учраас бид нар энийг ярьж гин түгээж гин бид нар үүрэг учраас тийм тэрнээс бид нар бол мандагтай биш шүү дээ. Ийм юм мэдээж олон мянган хүн байгаа бах. Бүр мэдхгүй сая хүн байгаа бид нар бас мэдчихвэ тийм учраас үүрэг үүсгэж байгаа учраас энэ хүмүүс энэ дээр анхаарал нэг 12 онд л эргэлт хийчихвэл гэж би бодоод байна. За одоо өнөөдөр манай бичлэг хийж байгаа өдөр бол 12 сарын 22 өчигдөр дэлхийн сүрсэнгүй л дээ. Тэгээд явж хэлсэн өндөрлөгтөн яг нөгөө юугаараа үндсэн утгаараа бол бомбер нь л шилжиж байна. Яг шинэ нэрийг шилжиж яхад та хоёр тэр анхныхаа нэвтрүүлгийг хийж байна. Хүмүүс бол сүүрэл янз бүрийн шилжилтийг юу гэх нэг дандаа нэг бодит имэрч үзэх гэдэг байхгүй. Байш байрлал нурсан байх, хүүхэд уйлсан байх нэг тийм юмор үзээд байхад өчигдрийнх бол яаж хөндөрлөгтэй оюун санааны донслоо. Энд чинь бас донслохоо боллоо шүү. Айгүй хүчтэй том шилжилт болсон. Маш хүчтэй том шилжилт болсон байхгүй. Ингээ мэдрэхэд хэцүү байхгүй тийм. Это работа настоящего гения, потому что он пытается донести до нас. Нострадамусын зөвгөнлөө тохиолдлынх болсон. Энэ бол оюун санааны өр их хөдөлмөр. Тэр хожимын ирээдүйг аврахын тулд та нарт сонголт байна шүү дээ. Шийдээч юугаа хүлээнэмэ хэмээн хүндрэлтнийг авралын зүг чиглүүлэхийн тулд бүтээлүүдэн тойрвсон. Шин нэрэнд шилжих явц тийм ч эмгэнэлтэй биш байж болно. Тэр зүгээр л биднийг сэрэн, яг л сэрүүлэг шиг. Бид Нострадамусын лүндэнгээс ирээдүйдээ итгэх итгэлийг олж авахын цагт одоогоор бидний үйл хэрэг хэдийм үү байсан ч дайн дажин өлсгөлэн гамшиг цөмийн аюул занал гээд аюул хичнээн их байсан ч хүндрэлтэн заавал аврагдана. Неважно, насколько плохо идут наши дела, насколько страшны войны и голод или угроза ядерной войны, человечество обязательно выживет.
наран тул дээр 8 хийдэг гэж болно. Хаа нэг газар барилгын компанид засварчин юу засал хийдэг гэж болно. Эсвэл өнөөдөр тэ нийгмийн үлэмжээр хэн байхаас үл хамааран нөгөө энийг хэлж байгаа хүн чинь өнөөдөр Монгол улсын төрийн хүн байж болно доо. Тэгвэл тэрийг битээ тэгээд төрийн хүн гэдгээр нь хар. Их сайндаа нэг ороо бусгай цагийн Америкуудын авчирсан заллингийн тогтолцоогоор толгой дээр чинь түр гараа суудсан төрүүний бөөс гэж хар. Тэгэл болоо. Тэр төрүүний бөөсийг төрөнд нь байлгах уу, толгой дээр байлгах уу гэдэг бол эцэс нь нэгтүүлэг үзэж байгаа Монгол хүн таны мэрэгэн ухаанд оршихоос биш, тэр хүнд биш. Тэгэхээр энийг сайн төмөрөө бодоод, оюун санаагаа чөлөөлж аваад ингээд бид нар цаашаа бодлоог үнзгэрүүлээд яах ингээд ах юм бол бидэрт гарч олдно. Бид нар нийтээр өөрсдийнхөө эв ийг хичээсэн, бие биентэйгээ сайхан жаргалтай амьдэрсэн, хамгийн гол нь ирээдүйн төлөө бид нар нэгдэж чадсан тохиолдолд өнгөрсөн маань бидний талд ороод ирэх байхгүй юу? Та 12 оны сонгуульд нэр дэвших үү? Миний хувьд бол дэвших бодол байхгүй байгаа. Бодол байхгүй. Хүмүүс одоо ингээл монголоо яриад ингэхээр зэрэг хардах юм шүү дээ. Хүмүүс дандаа дотроо харддаг те. Энэ дэвших гэж л байх гэж. Миний юу яриад байгааг мэдэхгүй те. Энэ нэг сандал. Надад сандал хэрэггүй те. Тийм болохоор би дэвших биш бүр тодорно гэж хэлдэг шүү дээ заримдаа өнгөрөхөөр. Би тодорох ёстой. Монгол гэсэн юмыг ярьж байгаа хүн тодорохгүй юм бол те. Монгол гэсэн зүйлийг ярьж байгаа хүн те. Энэ Монголын газар шороон дээр хүч орохгүй бол өөр юу хүч орох юм бэ? Харин те соёлыг түгээн дэлгэрүүлж байгаа, харьтай нийлээд эх орноо зарж байгаа хүмүүс те тодорно гэвэл энэ цаг хугацаа бидний цаг хугацаа биш. Тэгэхээр миний хувьд бол сандал суудал гэхээсээ илүү бүх хүн болгоны энэ цээж зүрхэн дотор байгаа тэр өр сэтгэлийг онгойлгох юмсан, тэр галыг нээж асаах юмсан, тэ хууртдаггүй тэ гал юунд ч хууртдаггүй. Бидний гал цог ингээ бөхцсөн учраас ийм бөхцсөн хүмүүстэр ингээл хүмүүс ингээд тоглоод байдаг байхгүй. Тэгэхээр энэ тоглоомыг дуусгая тэ гэдэг миний төв гол зорилго тийшээ л яв. Энэнд хүрэхийн тулд заавал дэвшиж хийхгүй. Энэ зүйлийг л би ойлгосон. Чиний бид нар одоо ингэ нам гэж яриад байна шүү дээ. Энэ яг ямар утгатай юм ингээл гайхаар харахаар янз бүр үг тайлбарлах гэж зүгээр бодтой хэлээр харахад энэ яг юу гэсэн үг юм гэхээр нам нэлж сэм хувилдах гэсэн үгнээс гаралтай нам гэдэг үгийг татж авсан байгаа байхгүй тий. Тэр нөгөө санаан дээр гэх гэдэг л нөгөө эрдний энэ бол нам хувилдаа гэдэг татвар орж байгаа. Нам гэдэг бол өөрөө хувилдаа юм аа. Хувилдаа гэдгийг харуулсан. Хоёрдугаарт манайх одоо хүртэл төлөвлөдөг тий. Парламентын тогтолцоо гэдэг бол англи их гэж тий. Гэтэл Франц их. Яагаад парламент гэдэг үг байгаа гэхээр парли ярих тий. Франц үг гэсэн тий. Тэгэхээр бид нар одоо хүртэл дандаа английн тогтолцоо шиг харж англи орж ирдэг байхгүй тий. Тэгтэл энэ бол өөрөө Парижийн коммун тэр Европт гэсэн орсголын үрдүг. Энэ тогтолцоо Францаас гарсан тогтолцоо бүгд тогтолцоо. За тэгээд дахиад цаашаа жоохон гүнзгийрүүлээд явах юм бол манай энэ намууд бол ястаа нөгөө хувилдааныхаа онлоор явж байна. Гэхдээ хувилдаанд бол хуурмаг гэж ярьдаг бол үгүй энэ бол жинхэнэ онл. Нам нийж сэм хувилдах лойрын онлоор явж байсан цагт хизээч зөв зам руу орж зөв хөгжилд хүрч чадахгүй юм байна. Харин энэ тогтолцоог эвдэн харъя гэвэл өөрийн тогтолцооны нэг эдис болж намын нэрээр дэвших бус өөрийн зоригоор тодрох ёстой. Хэрвээ жавхлан тодроод ялалт жавхлангийн талд ирвэл нүүдэлчин соёл мандаж малчин заяа тодрон алдаршин. Харин малчин заяа тодрон мандснаар дэлхий аврагдах. Дэлхийн материаллык хөгжилд чинээндээ тулж Азовны давхрах цоорч агаар ус бохирдон бетонын жүнгэл газар дэлхийг эзлэн өөрчлөгдөж болохоороо өөрчлөгдөн дартагтаа тулсан дэлхий бидний зүг хараас сунглаа. Одоо ч гэсэн баруун нөхөр хэлж илээ л да. Монголын гүн ухаан тэр эртний уламжлал энэ байгальтайгаа зохицдог юмыг ингээ бичиж үлдээсэн юм байхгүй байна. Ерөөсөө байхгүй тийм. Гэхдээ хэрвээ энэ монголчууд өөрсдөө ойлгож чадвал өөрсдийнх нь амьдрал ах уу явдал суудал тийм тэр бүх юмд энэ шингэсэн юм байна. Тэгэхээр энэ монголчуудын энэ амьдралыг л судлах юм бол энэ жишээлбэл одоо жишээ авралын гарц гарна гэсэн. Та өнөөдрийнхээ амьдралд тэр сэтгэл дүүрэн амьдарч байна. Би ер нь дүүрэн шүү. Би ер нь монгол хүн болдгоос нөрөө л тэгэл дүүрэн. Ерөөсөө дүүрцэн гэж байна. Хүүхд хүүхдүүд бүгдийг сонсоод уншаал за ойлгомжтой. Ийм газар төрсөн одоо бахархаас. Би Библийг уншиж үзсэн. Тэн дээр Иесусийн хамгийн сайн шав гэж хэнийг хэлэх вэ гэсэн.
малчин хүнийг гэж бичсэн байл шүү дээ. Тэгэхээр чи Монгол хүмүүс тэр чигээр Иесусийн шав аль хэзээ бурхан болсон хүмүүс юм биш үү? Малчид бол бурхад юм байна. Тэгвэл бурхан гэж хэм бэ? Тэг бурхан дорхон байна гэдэг бол бодит үнэр рүү хамгийн дээд зэрэгээр ойртох бодит үнэнд очихыг л одоо жишээлх юм бол хамгийн их бурхан дордож байгаа хэлбэр гэж юм. Тоогийн дэлхийд бол ингээ ноёнлоо давуу гал ингээ ноён бол орж ирээд манай ихэнх улсуудын бол бидний монголчуудын бодол санаа бодоо төрөгдөд байгаа энэ бүх хүдэл санаанууд чинь үндсэндээ бол ердөөсөө Европын тэр дотроо бол протестант бол ийм христийн шатуулуудын амьдралд ханддаг амьдралын хандлага нөхөд өдөр чинь томьёолсон яг тэр л байхгүй тий хамгийн гол юм бол заавал хүний амьдрал ах уу бол заавал өмчөр материалын талаасаа бол тэгэж юмны ер зангадаг чинь материалын талаас явдаг эдгээр тэгэхэд бол чи бол гэж байгаа монголчууд бол одоо өнөхөр тэр язгуурган ухаан юмнууд бол эхлээд оюун санаа талаасаа материалын юмныг заавал дээд талд нь байх ёстой гэсэн байх ёстой ч гэж ер нь зүгээр тэр амьдралын бол яг үнэн бол тийм л байдаг. Бодит үнэнд хамгийн ордож очсныг бурхан гэдэг юм бол бодит үнэн хамгийн ордож очих нь хамгийн өндөр дээд язгуур юм байна. Ингээд монголчууд яагаад дээд язгууртын юм бэ гэдэг тодорхойл боллоо. Энд биологийн бүтэц, газар зүйн байрлал, бусад юмс тимч чухал бус. Монголчууд материаллагаас илүү оюун санааг эрхэмлэж ирснээрээ үнэнд хамгийн ордож очсон ард түмэн юм байна. Монголчууд сац хэмээх пирамид хэлбэртэй уран суудсанд амьдрах бөгөөд байгалийн иргэшээлд зохицсон хөдөлгөөнтэй амьдардаг. Нүүдэлч монголчуудын ахуй хэрэглээ нь байж болох хамгийн доод хэмжээнд байх ч тэдний оюун санаа, сэтгэлийн амар амгалал нь байж болох хамгийн дээд хэмжээнд байх нь тэд дэлхийн хамгийн азтай хүмүүс мэт. Харин энэ өндөр дээд язгууртнууд өнөөдөр хэрхэн сэргэн мандах вэ? Шинжлэх ухааны үеийн гайхамшиг шүү дээ. Яагаад Монгол тусгаар тогтно? Шинжээ угар гэдэг асар том энэ бол Бээжингээс асар хол байсан тий. Цөл мөл одоо өндөр улаа тусгаарлагдсан, хөлөөний нуруу тусгаарлагдсан. Эдгээр тусгаарлах боломж байсан. Төв тусгаарлах боломж байсан. Гэтэл Бээжинд хамгийн ойрхон ямар ч нөхцөлөөр Монгол руу цэрэг оруулчихад жишээл одоо манжуур бол ардаар ингээд тавьчихсан тий. Ажлаас цэрэг оруулахад боломжтой хэрнээ. Энэ монголчууд яг тусгаарлаж өгдөг чи өөрөө хүчний тухайн асуудал байгаа. Хүн ам нь 640 мянган гэсэн мөртлөөсөө үндсэндээ 525 мянган Монгол 100 мянган хятадтай 5 хүнний хятад энд байсан. Ингээд байхад эдгээр тусгаарлаж чинь өөрөө ингээд ахаал онцох шүү дээ. Тий. Эсвэл бол за боли Чингис хааны үеийг үзээ л та. 250 орчим мянган хүнтэй 3 голын савд амьдарчсан монголчууд нийт нүүдэлчин аймаг нь бол нэг сая 800 орчим мянга. Гэтэл уртал дээр нь 50 сая хүнтэй хятад тухайн үеийн толгор тий 20 сая хүнтэй хорьсон гэдэг юм нөхцөлтөөс ягаад гараад ирв гэдэг нь чинь өөрөө түүхийн онцох. Шинжлэх ухааныг тайлбарлах гээд болохгүй ч байгаа байхгүй тий. Гэтэл бид нар энийг л яриад байгаа шүү дээ. Энэ хүч, энэ синергетик нь хаана байгаа юм? Энийг яаж олж авдгийг? Энийг хийсэн монгол хүн гэдэг чинь хийн. Гэхдээ энийг хийхдээ бид нар нөгөө нэг дээд ингээс заяатаа зинхрончлогтой байдаг гэдэг хэлэх юм бол наач биш болчих гээд байна. Ер нь бол гол юм хараа. Тухайн нөхцөл байдлаа үнэлэх асуудал ирээд. Монголчуудын ер бусын хүчний нууц юунд байна вэ? 13 дугаар зуунд 250 мянган хүн хүчээр дэлхийг донсолгон тэргүүлэх гүрнийг байгуулсан ч ламаа эзмийг шүтэн ертөнцийн хөгжлөөс дахин аслагдж зэр зэвсгийн үйлдвэрлэл устж огтоосгүй болсон. Тийм атал энэ улс дахин мөндиж тусгаар тогтнолоо зарлан тууруу тусгаар Монгол улс 20 дугаар зууны хөгжил дэвшилтэд хөл нийлүүлэн алхах болсон. Үүнийгэж бахархалтайгаар 13 дугаар зуунаас морьтойгоо давхан орж ирээд авгааг 20 дугаар зууны хөгжил дэвшилтэд эн зэрэгдсэн гэж хололтоороо бахархах дуртай. Ямар хүчээр дахин мөндив? Ингээд тайлагдшгүй нэгэн онцгой хоёр болон үржиж дэлхийн анхаарлыг татах болсон. Энэ нь оюун тэмрэгдийн тархины дасгал, хожимын олныг тэжээх оюуны талах болон хүндрэлтний хөгжлийг цааш заламжлах биз. Учир нь хүчрхэг оршихын хүндрэлтний утга учир. 13 дугаар зуунд ямар хүчээр монголчууд дэлхийг байлдан дагуулв. Тэнгэр намайг ивэж их гүрнийг байгуулв. Нэг захаас нөгөө зах нь хүрэхэд жидийн газар үлдээв би.
эмрэх цаазлах хайр байж төр байдаг. Их хүссэн хүнээр төрийн жолог бүү хатах. Хэрвээ хувилдагчдыг татан буулгаж парламентын засаглалыг солилоо гэхэд оронд нь байгуулах төр засаг гэж юу вэ? Хуучин уламжлалаа дагаа нөгөөл манай уламжлал төрд хаант засаглал. Тэгвэл Монгол улс цаашдаа хаан төртөө байна гэсэн үг үү? Тийм гэж үзвэл хаан хэн? Хэрвээ алтан ургийн язгууртай нэгнийг олж хаан ширээнд зална гэвэл нэгдүгээр тийм бололцоо байхгүй. Хоёрдугаар тэгэх шаардлага үгүй болсон. Учир нь анх дугаар богд гигантны үеэс алтан ургийн хаад үе дамжин төр барих ёс халагдаж түүний оронд төрөл дамжин төр барих шинэ ёс дэлгэрсэн. Монголын ардчлалын холбооноос үндэсний эрх чөлөөний хувьсгал, тусгаар тогтнолон сэргэм тогтоосны 100 жилийн ог тохиолдуулан тусгаар тогтнолын одонгоор шагнагдсан эхний хүмүүсийн дотор Монголын бурхан шашинтны тэргүүн богд хаант Монгол улсын хаан 8 дугаар богд Жавзан дамт худаг багтжээ. 8 дугаар богдын нэхэн шагнасан одонг Монголын ардчлалын холбооны зүтгэлтнүүд 9 дугаар богдод гардуулан өгсөн байна. Гинтээ 9 дугаар богд нь 16 дугаар жарны харагчин бичин буюу 1932 онд бүгдийн лахас хотын ойролцоо Томсог хэмээх газар юуж бусын шинжийг үзүүлэн мэдсэн төвхтэй бага наснаасаа бурхан шашны судаар дандрын номын ёсонд мэрэгшиж дээдийн номын навшиг ишийн аршаанаар шай уулныг цэнгүүлэн зохиож олон түмнийг сайн мурд удирдан хөтлж байсан билээ. Гигантын жан шалхаас өмнө миний энэ дүр нас өндөр би чилэрх болжээ. Ийм шашин амтны төсийг төдийлөн сайн үлдэж чадсангүй. Миний дараагийн 10 дугаар дүр Монгол орондоо Монгол хүн болж шашин агуу ихээр бүтээх болно хэмээсэн байна. 9 дугаар богдын дараагийн дүр Монгол орондоо төргөн хувлан төрж шашны нар нь замбуу твийг гүйгүүлэх болтгоо хэмээн сүсгтэн олон хүсэж байна. Төрүүн насны гавьяа үүдийнхээ шагналыг төрөл дамжин гардан авч төрөл тутамдаа нэгэн их үйл хэргийг залгамжлан гүйцэтгээд дараа хийх үлийн дараагийн төрөлдөөн залгуулан хариуцлах ийм учир холбогдлыг одоогийн шинжлэх ухаан хараахан тайлах түвшинд хүрээгүй байна. Тийм болохоор Монголын түүх одоогийн шинжлэх ухаанаар тайлагдчих онцгой болон гайхагдаж хожимын оюун тэмрэгдийн ухааны шаналсыг сорих шинжлэх ухааны талбар болон ирээдүйг чиглүүлнэ. Хэрвээ уламжлалт төрийн дэвшилт ёсоор тооцсон үзвэл анх дугаар богд гэгэнээс хойш Монголын алтан ургийн хаад үе дамжин төр барих уламжлалт дэвшил гарч төрөл дамжин төрийн үйл хэргийг залбирчлах болсон. Энэ дэвшилт ёсоор тооцсон үзвэл 1999 оны 7 сард Тэнгэрээс залрах их хаан бол 9-р дүрийн хотогт богд байх ёстой. Дамсагч одоо мэдэхгүй хүмүүс байхгүй хөтлөө тэр үнэг нэг шүлгэн дээр нэг тийм дөрөв мөр байт юм лээ. Төв Азийн нутагт Тэнгэрээс төмөр морин цэрэг бууж ирж одоо дэлхийг одоо хөгжүүлнэ, жаргуулна гэсэн утгатай нэг сайхан үг байт юм бэл. Тэр нь таарад байгаа ч юм уу айс нэг тийм. Мянганы зүнж Нострадамус. Ангар гаригийн иршээлт дайны тэнгэр Марс баясах цаг ойртов. Чингисийн төмөр морин цэргүүд Тэнгэрээс газарт бууж тэдний догшин хаан ахин төрснөөр Монгол улс дахин хүчрхэгж мандаж дэлхийн ертөнцийг жаргалтайгаар хаанчлах болно. Монгол улсаас халимаг усаж сууж байсан дипломат төлөөлөгч Бүдбазар Ширмэ ТV-ийн нисэх онгоцны буудал дээр 1999 оны наадмаар хүн явуулаад зогсож байтал нэг лам хүн явж байжээ. Бид чинь Монгол хүн шүү дээ. Давхин очиод ярьж гарч л дээ. Гэтэл цаад хүн хэлж байх юм гэн. Би Жавзан дам хотогт байна. Халимаг ороод буцаж явна гэжээ. Бүдбазар руугаа эргэлзэж танигдэлцэлгүй паспорт дээр нь виз гаргаад өгөөд Монгол нисэх билет худалдан авч өгөөд суулгачихсан байдаг юм. Гандан хэд ямарч бэлтгэлгүй төр засагч яхаа мэддэггүй тэгж байтал хуужин тавгийн ажилтал 7 сарын 17-оос 19-нд Улаанбаатар хотод болох гэж байдаг. Юмч тулгарлаа шүү. Ямарч байсан энэ ажилтны дараа шийдээ. Жаахан хол байлга. Ингээд богдын хотоос баруун тийш 52-ын давааны тэнд байдаг Баян ханга хэмэх жуулчны базад аваачин төөхнүүлв. Улаанбаатар хотод амьдардаг цөөхөн хитэн сэтгүүч нэртэй ордны хаалга хат учаар шагалдсан хүүхдүүд Ямтан дээдсийг тооцвол монголчууд тэр жил туйлын баяр баясгалантай байлаа.
тоновол дүртэй богдыгоон туул ажилдаа залнаа даа гэж 75 жил дуусны эцэст 1999 оны туул ажил биелсэн мянган монголчуудын баяр хөөр байсан. Төр төмөр нүрээ гаргасан. Эрдэнэзүүд шашны ширээнд заларсан даншиг мандал өргөсөн зэрэгээс илүү өвөө эмээнар лам хуургууд хэрхэн баярлаж хөөрч нүүрнийх нь өршлөө таньж байгааг харах сайхан байсан юм шүү. Тэд богдыг морилох замын дагууд хөлтэй нь хөлгөж хөлгүүн оройтойгоо тараг сүү айраг цагаагаан бариад чин үнэн сэтгэлээсээ хүлээж байсан юм. Сайхан цаг иржээ гэж итгэж найдаж байсан юм. Монгол төрийн уламжлалт дэвшил ёсоор 1999 оны 7 дугаар сард Тэнгэрээс залрах их хаан 9 дугаар богд байгаад тэр ёсоор болж Монголын шашин төрийн эзэн товлсон цагтаа заларсан бол энд анх дугаар богдын түүх сөхөгдөнө. Дугаар зууны Монголын түүхэнд томоохон нөлөө бүхий түүхэн зөвтгөлтнүүдийн нэг бол олноо өндөр гэгийн хэмээн өргөмжлөгдсөн халахын түшээд хаан гомд оржин хүү анх дугаар богд Жавзан дам зан газар билээ. Тэрээр 1635 онд халахын түшээд хаан гомд оржин анх дугаар хөвөн болж одоогийн Өвөрхангай аймгийн Зүйл сумын нутаг 9 зүйл гэдэг газар төржээ. Түшээд хаан гомд оржинд ер бүсийн сайхан хүү төрсөнд сэцэнхэн шолоо ихэд баясан баярлаж тэр хүүд гэгэн алдрыг хайрлсан гэдэг. 1640 онд Далай лам Банчин богдоос Гунгааны буугийн хойд дүр Жавзун дарнаатын хувилгаанаар тодруулан зан базрыг 5 настай байхад нь анх дугаар богд Жавзан дам худагтын ширээнд залж алх Монголын шарын шашны тэргүүнд өргөмжилжээ. Ийхүү 5 настай балчирхан хөвгүүнийг 1639 онд шарын шашны тэргүүнээр өргөмжилсөн үйл явдал нь Монгол улсын нийгэм, улс төр, боловсрол соёлын шин төлөвшлийн үе таалгыг нээсэн юм. Зан газрыг анх дугаар богд Жавзан дамбын сэнтид заларсны баяр наадам болгож зориулан хийсэн Бат оршил өргөх буюу даншиг наадмыг 1640 онд хийж халах 7 наадмыг үүсгэн тогтмолж өгч өдгөө бидний улсын баяр наадам болон уламжилжээ. Хэдийгээр Оросууд бидэнд богд хаант Монгол улсын талаар сөрөг ойлголт өгч байсан ч халах монголчууд 8 үе дараалан богд Жавзан дамбыг Монгол шашин төрийн тэргүүнд залж байснараа монголчуудын эв нэгнэл нягтралын төв байж 8 дугаар богдын удирдлага дор бүх монголчууд нэгдэн нягтарч туурга тусгаар богд хаант Монгол улсыг байгуулсан нь үнэн. Тэгэхээр хүүхэд байхын цагт ийм нэг асуулт толгойд ирэлддэг байсан юм. Үнэхээр харанхуй бүдүүлэг ардыг мунхруулах гэж хэн нэгэн дуртай нэгнийхээ хүүхдийг богд хэмээн өргөмжлөөд хэсэг бүлэг хүмүүс хувийн санаархлаан гүйцэлдүүлэх хэрэгсэл болгож байсан юм уу? Тийм гинэн тэнэг ард түмэн байхдаа яах вэ гэдэг бодол дандаа толгойд иргэлддэг байлаа. Азар бид ийм тулгалтаар өсч хүмүүжсэн нэгэн үеийн араас өсч өндийсэн дараах үеийнхэн юм. Юутач богдыг тодруулах, дахин шүтүүлэх нь харанхуй бүдүүлэг ардыг дуулууртайгаар захирч байхын тулд тулгалтыг дуулууртай хүлээн авахын өмнө ийм нэг зүйлийг тодруулах хэрэг гарч байгаа юм. Чингис хааны үед үүсэж Ховлайс эзэн хааны үед төгөлдржүүлэн нийт ардын хүртэл болгосон гих 2-4 их төрийн дагуу сурч боловсрч хөгжид дэвшиж байсан ард түмэн Бурхан багшийн үеэс энэтхэг төвдөд тодорсон хувилгаатын 15 дугаар Жавзан дам худагт Энэтхэгийн будны шашны түүхийг зохиосон Гунгааны буугийн хойдор Жавзан дарнаат гэгч хэн болохыг түүний үүс юу болохыг танин мэдсэн ухамсарт үйлдэлээр анх дугаар богдын тойрон хүрээлж оюун санаагаар нэгдэн нягтарч онцгийн нэгэн үеийн төлөөх нэгэн цул болон зангидагдсан байж болно. Түүнийг хожмын мэрэгд тодруулан нягталж тодорхойг таниулан дэлгэн буйзаа.
что в один 20 век вместилась история предыдущих 19. Весьма вероятно, что 21 век... Өнгөрөх 20 дугаар зуун өмнөх 1900-ны түүхийг бүгд нь өөртөө багтаасан байсан гэдэг. Эднээс үзэхэд 21 дугаар зуунч хүн төрөлхтний шинэ үеийг бүгд нь өөртөө багтааж болно. Хэрвээ тийм бол шинэ үеийн хөгжил өмнөх 20 дугаар зуунаас технологийн хувьд эс ялгарх ёстой. 20 дугаар зуунд хөгжил морин хөсгөөр л эхэлсэн. Ердөө ганцхан зууны дотор хүндрэлтэн морин хөсгөө моторт унаагаар сольж, онгоцоор нэрч сансрын хөлгөөр аялан, саранд хүрч интернет зохион бүтээсэн. Тэгвэл үүнийг 1000 дахин үржүүлсэнтэй тэнцвүүц хэмжээний тийм гайхамшиг 21 дугаар зуунд хүндрэлтнийг хүлээж байж болно. Хэрвээ эртний мэрэгэн ухааныг орчин үеийн шинжлэх ухаанч мэдлэгтэй хавсруулж чадвал 2012 оны 12 сарын 21-ээс хойш хүндрэлтэн оюун санааны шинэ дэвшилд нэвтрэн орж чадна. Тэгэхээр зарим хүмүүс маяачуудын он тооллын төгсгөлийг энэ бол ертөнцийн төгсгөл биш, харин хүндрэлтэн шин нэрэнд дэвшин орох авралын илгээмж гэдэг юм билээ. Эртний мэрэгэн ухааныг орчин үеийн шинжлэх ухаанч мэдлэгтэй хавсруулахын цагт тэгээд бүхнийг ойлгох болно. Харин тэр шинжилт хүрэх зам тийм ч амар хялбар байхгүй. Ялалт хөдөөд ирж, өр зөөлөнд хянуур тэрээр уран аргаар ялалтанд хүрч дөнгөн. Далай тэнгис, газар дэлхий ховсон өршлөгдөж хүмүүс жаргах цаг ирнэ. Яг үннийг хэлэхэд би 12 сарын 21-ний өглөө ямар нэгэн гайхалтай өөрчлөлт болно гэж бодохгүй байна. Бид зүгээр л ийм цаг үед тулгарна. Тэр нь өнгөрснөө эргэн хараад тийм ээ, бид энэ замаар өн удаан жил явжээ. Тэгэхээр одоо хуучин эрен ард хоцров гэд хүн төрлөختөн илүү гайхалтай эд шидийн шин ирээдүйг байгуулж эхэлнэ. Да, мы прошли долгий путь, но теперь старая эпоха осталась позади, человечество преобразилось, и мы начнем строить лучшее будущее. Монголын өвд эдсийн шаштрт бичснээр дэлхий эмээлээ гидсэндээ аваад ирэхийн цагт хүн хүнээ барьж идэхийн цагт мал малчин Монгол ухаан дэлхийг аварч үлдэх буюу дэлхийн энэ хүн төрөлхтөнд энэ дэлхийн газар нутаг дээр Тэнгэрийн ус тодорно гэсэн байдаг. 2013 онд. Тэгэхээр ойлгохон байна шүү дээ. За удахгүй монголчууд бол Тэнгэрийн ус алах юм байна. Баярын авчихсан. Тийм болохоор бидний хооронд ийм яриа яригддаг. Усны юр бусын тунгалаг толионд би өөрийгөө толтон сууна. Усны урсгалд хэлбэр дүрс маань тов тод үзэгдэх хэдий ч энэ тусгал хүний мөн чанарыг хизээч илэрхийлж чаддаггүй. Би хэн бэ? Та хэн бэ? Бидний мөн чанар юу вэ? Мөн чанарыг юу тэтгэдэг юм бэ? Яагаад гэдэг асуултаас үргэлж зүгтдэг шинжлэх ухаанч тусалж чадахгүй. Энэ бүгдийг таньж мэдэх цорын ганц гарц бол нүүдэлчин монголчуудын танин мэдхийн туулах арга гэдгийг би ухаарлаа. Би туулахар шийдлээ.